За сайн байцгаана уу? Zao Cosmetic-ийн Монгол дахь төлөөлөгч Намун гэрлээ. За өнөөдөр онлайн сургалтын маань 2 дахь дугаар. За өнөөдрийн хичээлийн сэдв бол нүүр хуухны арьс зарчилгааг нэг аппаратаар шийдэх гэсэн сэдвийн доор үргэлжлэх болно. За ерөнхийдөө нүүр хуухны арьс зарчилгааг энэ цогц аппаратаар үйлчилгээгээ төрөлжүүлэх боломжтой гэж ялахад бол. За Use Therapy Face маань 2024 оны дагвар байгаа. За Zao Cosmetic-аас үйлчилсэн нүүр хуухны арьс зарчилгааны аппарат гэж дуудагддаг. За та бүхний мэдээ ажлын Солонгос чанар бусад орнуудын дээгтгүүн тоног төхөөрөмж, ялангуяа тоног төхөөрөмжтөр ялгарч харахад ерөнхийдөө чанарын түвшин өндөр байдаг. За мөн дээрээс нь нэг удаагийн үр дүн нь бидэнд илт харагдах боломжтойгоор ерөнхийдөө чанартай хийсэн байдаг. Тэгэхээр ерөнхийдөө та бизнесээ эрхэлж байгаа бол салондоо солонгос чанартай аппарат авахд ерөнхийдөө бол үр дүн сайн гарч удаа идэх боломжтой гэж ойлгож байна. За энэ Use Therapy Face аппарат маань дотроо 5 төрлийн хошуу буюу багцтай байгаа. За тэгээд дотроо 6 төрлийн үйлдэлтэй. За дээрх багцуудыг ашиглан арьс оншилгоо, батг, нүхчил, сорив, цайруулалт, билайн, арьс чангалах, чигшүүлэх гэх мэт арьс зарчилгааны имчилгээ болон үйлчилгээг үзүүлэх боломжтой байдаг. За энд харж байгаачлан 1, 2, 3, 4, 5 хошуутай гэсэн мэтлээ 6 төрлийн үйлдэл гаргана гэсэн. За энэ Use Therapy Face аппаратаар хамгийн бага 6. За бүр дэлгэрүүлэх юм бол 8-аас 10 төрлийн үйлчилгээ буюу тариф гаргах боломжтой ба үйлчилгээгээ илүү мэргэжлийн түвшинд таврагжуулах боломжтой гэсэн. За ингэснээр тухайн салон, тухайн байгууллагын эдийн засаг болон орлогын түвшинд нэмэгдүүлэх боломжтойгоор даваа талтай. За багцуудын төрлөөс тайлбарлая. За нэгдүгээр камер. За энэ камераар дамжуулж юу их боломжтой гэхээр арьс онцлогоо их боломжтой. Нүдэнд харагдахгүй арьсны асуудлыг 2000 дахин томруулан илүү мэргэжлийн түвшинд арьсыг онцлон үйлчлэгчд илүү нарийн зөвлөгөө өгөхөд туслалцаа өгөх боломжтой байдаг ба. Тэр үгээр камер гэдэг нь болохоор энэ гарна гэсэн. За энэгээр гэрэл асаангаа энэ дэлгэцээр ерөнхийдөө өдөртэй авчихсан. Камер асаалаа. Арьсан дээрээ тавилаа. Боксад харууллаа. За дургийн тавилаа. За тэгмүүд энэ дарсан зургаараа хүндээ зөвлөгөө өгөх боломжтой. За таны арьс ерөнхийдөө улаалцтай байна, өсөөлттэй байна, ингэсэн байгаа маань. За хэрвээ үйлчлэг авсан бол үйлчлэг авсныхаа дараа флор автор хийж үзүүлэх боломжтой гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө илүү нарийнжсэн зөвлөгөө өгөх нь илүү туслалцаа болно гэж ойлгож байна. За дараагийн багц нь болохоор плазма гэж нэрлэдэг байгаа. За плазма нь ерөнхийдөө монголоор искра гэж хүмүүс аягүй ярьдаг юм билээ. За плазмагаас үүссэн электрон ион нь эсийн мембранд хүрч үрслийн бактерийг ариутган устгахад тусалдаг байгаа. За плазма маань дотроо 5 хушуутай байгаа. За хуйх, эмзэг арьсан дээр, ирүүн дээр эмзэг мэдрэмтгий арьсан зориулсан. За ерөнхийдөө арьсны бүхэлд хэсгээр хэрэглэж боломжтойгоор ингэж олон төрөлжүүлсэн байгаа. За юу гэсэн үг вэ? Плазма маягийн маань гар нь энд байгаа гэсэн. За энэ дотроо энэ 5 төрлийн хушуумнууд маань байна гэсэн. За жишээлбэл ерөнхийдөө basic байдлаар дандаа ер нь энийг л айгүйх ашигладаг. Энийг болохоор ашиглахдаа урд талд ингээд зов ашиглаж байна. За энэ дээрээ дэлгэцээрээ ерөнхийдөө удирдаа авчин гэсэн үг. За плазмаг болохоор одоо жишээл энергийн ионы гэрлийг оруулсан байгаа байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө арьсан дээр хүрэхэд иймэрхүү тог зөх маягаар ерөнхийдөө батг үрсэлтэй арьсан дээр илүү тохиромжтой байдаг. Гэхдээ ерөнхийдөө үйлчлэгээ болгоны цэвэрлэгээний түвшинд үйлчлэгээ болгон дээр ерөнхийдөө гүн цэвэрлэгээсний дараа араас нь 2-3 минут илүү тохиромжтой байдаг. Айгуу гоё арьсыг ингэж цэвэрлж өгж байгаа мэдрэмж өөрчлөлтөнд төрүүлдэг байхгүй юу? Тэгээд дээрээс нь бактери өмсөлтөө гэж ойлгож байна. За мөн хууханд ашиглаж байна. Иймэрхүү маягаар. За хуухны эрүүл мэндэд болохоор ерөнхийдөө хууханд болохоор бактери аягүй хөрөмжлөгддөг шүү дээ. Ялангуяа мөөгөн зэрэг. За тэднээс их ч гэсэн ерөнхийдөө устгаж хүртэх нас хэрэг болно гэсэн. Тэгэхээр үйлчлэгээ үзүүлэхээс өмнөх төвшөнд ч юм уу те толгойн массажлах хугацаанд хийж эмнэлгээр сопсоор хийх боломжтой гэж ойлгож байна. Солонгосоор сопсод гэж яриад байдаг. Монгол хэлээр юу гэж хэлэх вэ? Эмнэлэг үйлчлэгээ маягаар те. За плазма маань юм байгаа. За дараагийн багж байна хайфу. Ерөнхийдөө солонгос нэршлэн сомаж гэж нэрлэдэг байгаа. Хайфу маань болохоор ерөнхийдөө бусад хайфунуудаас ер нь нэлээд өөр баг. За өөртөө гэх юм бол жишээ нь одоо бусад хайфунууд чинь жилдээ нэг удаа 6 сартай нэг удаа хийдэг дээ тий. Манай хайфу болохоор 14 хоногт нэг удаа давтамжтайгаар хийх боломжтой. За тэгээд дээрэс нь үр дүн нь шууд гарч ирдэг. За ерөнхийдөө нэг талдаа 500 cc явах боломжтой. Тэрнээс илүү явсан ч болсон. Ерөнхийдөө 500 хангалттай санагддаг. За тэгээд дээрэс нь одоо нэг нүүрний нэг талыг хайфу 500 cc явлаа гэж бодоод үйлчлэгчтэй одоо талын дариулаад флор автрыг харуулхад хангалттай үр дүн нь шууд мэдрэгддэг байгаа. Тэрүүгээрээ даваа талтай. Тэгээд ерөнхийдөө салонуудын хамгийн татах үйлчлэгээ маань ерөнхийдөө энэ хайфу ялцчихгүй болж өгдөг. За хайфуны минь даваа тал юу вэ гэхээр unlimited shotтай байгаа. Shot нь болохоор ерөнхийдөө бусад аппаратууд дандаа shot худалдаж аваад байдаг тийм сэлгэж аваад байдаг. За нэг 2000 shot хэрэглэжээ дахиж худалдаж авах хэрэгтэй гэдэг ч юм уу тийм лимиттэй байгаад байдаг. Манай аппаратны shot маань болохоор unlimited буюу хэрэглэх болгонд reset болоод shot нэмэгдээ авчдаг гэсэн үг. За хошуун гэх юм бол за ер нь ийм багш маань. Ерөөдөө хошуун гэх юм бол 2 төрөл жижиг том гэсэн.
байдлаар жижигээр мэдээж зохих болон эмзэг хэсгүүдэд хэрэглэх боломжтой. Өргөнөөр нь болохоор нүүрний болон хүзүүний бүхэл хэсгүүдэд явах боломжтой. За хайфон маань болохоор юу гэхээр арсны гүн давхрахад дулаан үүсгэж коллаген нэмэгдүүлэх ба аппаратын агшиг сунах үйлдэл нь арсыг илүү уян болгож нөхцөвийг агшаан бие лайн үүсгэж нүрийг жижиг болох үр дүнтэй байдаг. Хамгийн үр дүнтэй нь болохоор энэ байдаг миний хувьд. За жижиг тэбийг болохоор дух нүдний эргэнд орнд хэрэглэх боломжтой. Том тэбийг болохоор нүүр хүзүүн хэсгүүдэд хэрэглэх боломжтой. Суурин дээр нь өтгөн массажны тос байх хэрэгтэй шүү. Массажны тосоо сайн хүрхэж байгаа дээр нь явна гэсэн үг юм. За ерөнхийдөө хошууг нь болохоор ингэж салгаад авчдаг. Тэгээ ерөнхийдөө бол нэг салгаж хэрэглэдэг юм дөө. За асай гэх юм бол арсны хамгийн наад давхарт, арсны 2 дахь давхарт, арсны 3 дахь давхарт. Арсны 3 дахь давхар буюу гүндээ орох тусмаа ерөнхийдөө өвдөлж жоохон үүсдэг. Өвдөл гэдэг нь болохоор жоохон тийм түлээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг. Гэтэ үндсэндээ болохоор арсыг түлээд байгаа ерөнхийдөө тийм зүйл байсан биш. Арсны дулаан үүсгэж юм дотор байгаа эсийн мембрануудыг болохоор хөлгөөнд оруулж ерөнхийдөө хөвсөл гэж үүдэг гэж ойлгох юм уу? Ерөнхийдөө би хүмүүстээ тэгж тайлбарладаг байгаа. За тэгээд ер нь нэлээд хөнгөн. Тэгээд шот нь болохоор 500 шотоор ерөнхийдөө base cap одоо reset болж идэг. Тэгэхээр одоо 500 шотоо хэрэглээд дуусна дахиад удаагаа тасгаад дахиад 500 шот болно гэж ойлгож байна. Ерөнхийдөө танаас салганы хамгийн хашиг багаж гэж ойлгож байна. За дараагийн багажийн төрөл маань болохоор дотор 2 үйлдэлтэй нэг багаж байгаа. За энийг яриад байгаа гэсэн үг. За энэ дотор EMS ч явж болно, RF ч гэсэн явж болно гэсэн үг юм. За EMS гэдэг нь юу вэ гэхээр цахилгаан нь ийм цахилгаан долоон тийм өгөөд байгаа юм. Нүур таталтаалаад байгаа юм шиг чичиргээд байгаа юм шиг тийм дэмж төрүүлдэг байхгүй юу? Тэгэхээр цахилгаан нь мэдрэлийн хэсэг бүрт хүрэн мэдрэгдэн таталт өгж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ энэ нь ямар ч тийм сөрөг нөлөө байхгүй. Хүндээ жоохон эвгүй оройдог боловч яг одоо үйлчлэгээ нь ороод дуусны дараагаар арьс маань аюугаа ингэж чангарсан, булчин маань чангарсан, нүүр дэшээ өргөгцсөн юм шиг мэдрэмж төрдөг байгаа. За булчингийн ширхийн эдийг өдөөж нүрийн тэг шимийг үүсгэн арьс өргөж өгдөг үр дүнтэй байдаг байгаа. Ерөнхийдөө чиг шиг нөхцөлтэй эмчилгээнд илүү тохиромжтой гэж ойлгож байна. За нөгөө нэг тал нь болохоор RF байгаа. Энэ дотор дахиад RF явж байгаа гэсэн үг шүү. За RF нь болохоор арьсны гүнд дулаан үүсгэн алжаа тайлах мэдрэмжийг төрүүлдэг ба. Тэгэхээр өндөр давтамжийн долгионы одоо RF гэдэг чинь өндөр давтамж гэсэн үг шүү дээ, тийм. Өндөр давтамжийн долгионы лимф урсгалын бүтлрүүг тайлан массажны үр дүн гарган хонхорхой эсгийг дүүргэн үүр дүргэлт ерөнхийдөө волюмтай болгож өгдөг гэж ойлгож байна. Нэг жоохон кондишн муутай, ядарсан, сүлдсэн, жоохон массаж дуулмаар байгаа тийм үедээ ер нь RF үйлчлэхийг илүү тохиромжтой байдаг байгаа. За энийг болохоор ийм одоо шийдэл EMS-ээр тохирууллаа гэж бодоход энийгээ дарчин гэсэн үг. RF-ээр тохирууллаа гэхэд энийгээ дарчин гэсэн үг. Ерөнхийдөө ингэж on off гэсэн л явчин хэрэглэхдээ гэрэл орж ирж ерөнхийдөө одоо гэрэл орж ирж ингэж тогоо өгч ерөнхийдөө ажиллана гэсэн үг. За нөгөө талын шилжүүлэлээ гэж бодоход ингэж явах жишээ нь. За энд M1 2 3 гэсэн баян 3 нь болохоор арьсны гадаргуй дундах одоо зузаан гүн хэсэг гэж ерөнхийдөө ойлгож байна. За юм байна. За дараагийн багшны төрөл нь болохоор соно гэж нэрлэдэг байгаа. Соно маань болохоор юу гэхээр энийг яриад байгаа. За энэ нь болохоор 3-аас 10 Hz-ийн хитаванитой чичиргээг үүсгэж байгаа гэсэн. Чичиргээ үүсгэснээр арьсны чигшлийг нэмэгдүүлж арьсны хүнд хөлжилтийг сайжруулахад тусалдаг. Хэд хуурай амжигдсан үед эсвэл татга өргөсөлтөй үед арьсыг тайвшруулах зорилгоор хэрэглэх боломжтой гэсэн юм. Тэгэхээр ерөөсөөр энэ дотор маш нарийн одоо чичиргээ үүсэж байгаа гэсэн. Тэр чичиргээ дамжуулаад одоо төгсөн ампул ч юм уу, алой ч юм уу эднээсийн чигшлийн бүтээгдэхүүнийг ерөнхийдөө илүү сайн гүнлөөнд одоо шингээж хүрэх тусламжтай гэж ойлгож байна. За дээрээс маань төмөр учраас юм хүүтэн байдаг. Хүүтэн хэмжлэгийн илүү тусламжтай гэж ойлгож байна. За энийг ашиглахдаа ялгаагүй ингээд хүчин гэсэн. Ингээд ерөнхийдөө энэ дээр болохоор ямар үр дүн гардаг вэ гэхээр ийм хэмжээгээр ерөнхийдөө чичиргээ үүсэж байгаа гэж ойлгож байна. Энд харагдаж байна уу? За санаа маань юм байна. За түрүү хэлсэнтэй үр дүн маш сайн гэж. Үр дүн болохоор ерөөсөө үйлчлэгийн үзсний дараагаар одоо үйлчлүүлэгч нартаа before after-ыг харуулхад ерөөдөө үр дүнийг илт харагддаг. Одоо энэ жишээлбэл энэ жишээ авсан зурнууд байна л да. Нэлээд сайн арьс тайвширсан, арьс өргөгцсөн ийм мэдрэмжүүдийг ерөөдөө шууд хүлээн авах боломжтой байдгаараа даваа талтай. За ерөөдөө хэрэглэх зааврууд байгаа. Энийг болохоор уншаад ойлгоход ер нь ойлгомжтой байх учраас ерөөдөө та бүхэнд файлаар одоо та бүхэн сонирхож байвал манайх руу DM бичээд файлыг авах боломжтой. Файл дээр болохоор илүү нарийн тодорхойлсон байгаа. Ерөнхийдөө дэлгэцүүдээ яаж ашиглах вэ гэсэн одоо мэдээллүүдийг маш тодорхой бичсэн байгаа. За энэгээр цогц аппарат маань Монгол төгрөгөөр 15 сая 800 мянган төгрөгөөр орлуулагдаж байгаа. Баталгаа хугацаа 1 жил цоо шинээр очих болно. За
Эвдрэл тэмдлийн хувьд гэх юм бол Day's Mongolia-тэй бид нар хамтарч ажилладаг. Инженерүүд маань ерөөдөө дотор эвдрэл гарсан тохиолдолд манагаас Days очиод өөртөө инженер маань засаад өгөх боломжтой байгаа. Магадгүй танаас шалтгааллах одоо жишээлбэл плазмагаа унгаж хагалсан ч юм уу, эсвэл хошуу маань салжуулсан ч юм уу, иймэрхүү тохиолдолд бол жижиг гэмтлүүдийн хувьд бол багжуудаа ерөөдөө дахиж сэлгэж худалдаж авах боломжтой ерөөдөө манай дээр хэмсдэг эмтэйгээр ажиллаж байгаа. Энэ талууд дээр нарийн асуух зөвлөх зүйл байх юм бол бид нартэй холбогдоод ярилцчих болно. За одоо болохоор Апрада хэрхэн үйлчилгээ буюу эмчилгээ болгох тал дээр тайлбарлая. За энэ дэлгэсэн дээр харагдаж байгаа одоо жишээлбэл энэ тарифыг жишээ болгон гаргасан байна. За заавалчгүй энэ дараалалаар явах хэрэгтэй биш. Ерөнхийдөө гоо сайхан жиш маань өөрөө Апрада маш сайн эзэмшсэний дараагаар өөрөө тусдаа тариф гаргаж ерөнхийдөө үйлчилгээгээ өргөжүүлж хоорондын зохицол эдрийн солиод ерөнхийдөө өөрийнхөө найруулалт хийж болно. Тарифа гаргахдаа ингэж гаргуул зүгээр. За плазма гэдэг нэртэй нэг тариф. За плазма гэдэг нь болохоор батганы эмчилгээнд орчин. За плазмаг хийх үед ямар дараалал дээр хийх вэ? Эхлээд арьс уншилгоо, дараа нь 3 давхар цэвэрлэгээ, хүн цэвэрлэгийн техник шүү дээ. Дараа нь батга шахалтаа нэлээд сайн гэтэл хийгээд за энэний араас шахсан батгануудаа маш сайн бактерийн устгахын тулд нөгөө плазма гэдэг нэртэй багц хэрэглээд байгаа. Плазмагаа ерөнхийдөө 10-аас 15 минут ер нь шараад явуул зүгээр. За ингэсний дараагаар аха пилинг гэдэг пилингийн гээлүүд нь шүү дээ. Тэрүүгээр маш сайн батгын хатаагаад бактерийн бүр устгаад за энэний араас соно буюу одоо жижигрэний чихлийн аппарат ашиглаад тэрийг болохоор 10-15 минут ашиглаад өсөөр дээр нь алоо хэрэглүүл зүгээр гэдэг эсвэл ампал хэрэглэсэн ч болно. За тэгээд тэрний дараагаар маскуудаа явах дараалал ингэж хэрэглүүл. Ингээд ерөнхийдөө батганы эмчилгээний багц гарна гэсэн. За дараагийн том эмчилгээ маань болохоор V-line эсвэл арьс чангалах эмчилгээ байгаа шүү дээ. Энэ дотор болохоор 2 төрлийн багц хэрэглэх боломжтой. За нэгдүгээр гэх юм бол хайфуга 1000 cc-гээр хийн гэсэн үг шүү дээ. За энэ дотор мөн ялгаагүй хайфу эмчилгээнд орж байгаа бол арьс уншлагыг хийлээ, хүн цэвэрлэгийг хийлээ, плазмагаа ерөөсөө 3-4 минут явах хангалттай. Арьсыг жоохон цэвэрлэж өгөх маягаар. За тэгээд араас нь маш сайхан массажлаж өгвөл зүгээр 10-15 минутын клипийн усгалын дагуу арьс амраас массаж яваад за энэний араас жинхэнэ нөгөө хайфу аппарата 500 cc-ээр нэг тал дээр нь хэлж үзүүлчихэд араас нөгөө тал дээр нь хэлж үзүүлнэ. За тэгээд 500 cc-ийг явсан нэг тал нөгөө талын ерөөдөө үйлчлүүлэгчтэй тойл бариулж байгаа before after заавал харуулж байгаа. Тэгжиж үр дүнгээ мэдэрдэг учраас ерөөдөө дараа мэдсэн илүү төрнө гэсэн. Тэгээд үр дүнгээ илүү сайн мэдэрнэ гэсэн. За энэний дараагаас гүн чиглэлийг болохоор ерөөсө хүүтэн маск одоо хүүтэн батгах шахалт ч юм уу хүүтэн төрлийн юмрээс явж болтгоо тосон маскаар дуусгана. Ерөнхийдөө тосон маск түрхэхэд араас нь LED шарлага хэлбэрээр иймэрхүү маягаар ингэж дуусгал зүгээр. За ерөнхийдөө хайпо эмчилгээ маань юм аа. Ерөөс өвдөн маск, моделийн маск явж болохгүй шүү. За эсвэл RF явж болно. RF-ийг болохоор яах вэ гэхээр анс онцлогоо хийлээ, гүн цэвэрлэгээ явлаа. За мөн ялгаагүй 2-3 минут плазма явлаа. За араас нь гар массаж, маш гоё массаж 10-15 минут явлаа. За энэний араас RF бас мөн 10 минут явлаа. За тэгээд араас нь чигшлийн одоо маскнуудаа моделийн маск гэж явуулах дараалал. Ингээд ерөнхийдөө 2 төрлийн үйлчилгээ арьс чангалах V-line эмчилгээнд орчиж байгаа юм. За тэрний дараагаар болохоор чигшин нөхцөлтэй эмчилгээ гэж ялгангуудаа дотроо 2 төрлөөр хэрэглэж болно. За нэгдүгээр нь EMS. EMS-ийг болохоор EMS дотор болохоор мөн ялгаагүй арьс уншилгаа хийлээ, гүн цэвэрлэгээ хийлээ, плазмагаа 2-3 минут явлаа. За маш сайхан массажллаа. Массаж 10-15 минут хийн. За EMS-ийг мөн ялгаагүй 10 минут. EMS-ийг явахдаа биш үү маш тийм удаанаар явна шүү. Ерөөсө хурдан гүйлэхгүйгээр удаанаар хүндээ сайн мэдрүүлж явуулаарай. Тэгээд суурин тостой нь заавалчгүй алой гэл явах хэрэгтэй. Алой гэлийг явж EMS-ийн долгио илүү сайн мэдрэгддэг байгаа. За тэрний дараагаас батгах шахалтаа хийлээ. За мөн анхаа пилинг явлаа. За тэгээд гүн чигшлийн одоо маскнууд явна гэсэн. Ийм дараалал хийвэл зүгээр. За эсвэл соно байж болно. Соног маань болохоор дотроо яаж явах вэ гэхээр мөн ялгаагаар сонирхол хийлээ. Гүн цэвэрлэгээ явлаа. Плазма 2-3 минут явлаа. Гар массаж 10-15 минут явлаа. Батгах шахалтаа хийлээ. За тэгээд анхаа пилингээ явлаа. За энэний араас соног 10 минут явна гэсэн. Соногоо ерөөдөө явахдаа соно төрлийн чиглэсэн эмчилгээ учраас энэ доор бол маш тийм дажгүй найрлагатай, сайн найрлагатай ампл хэрэглүүл зүгээр. За энэ араас гүн чиглэлээ хийнэ гэсэн. За нүүрний курс эмчилгээ дотор маань болохоор одоо энэ плазма, хайфу, RF, EMS, соно гэсэн энэ 5 төрлийн багцаа бүгднгийн ерөнхийдөө ээлжлээд явна гэсэн. Одоо жишээлбэл хайфу эмчилгээг болохоор 14 хоногт нэг удаа байдаг шүү дээ. Тэгэхээр чартаа сайн бүгэлж жагаад захны удаадаа хүмүүс нэрлэж плазмагаараа маш сайхан батганы эмчилгээ явуулаад за дараагийн 7 хоногт нэрт хайфу явж өглөө. За хайфу явсан учраас 14 хоногийн дараа дахиад хайфу явах хэрэгтэй учраас голд нь EMS-ийг явуулъя. За тэгээд EMS явсны дараагаас нь хайфу дахиж явлаа. За тэгтээ дараас нь RF явлаа. За тэгээд дахиад хайфу явлаа. За тэгээд соно явлаа. Соно явсны дараагаар дахиад хайфу явлаа. За энэний араас EMS, энэний араас ахиад хайфу гэх жишээний тий. Хайфугаа ерөнхийдөө гол чиглэсэн маягаар явуул зүгээр. Гэхдээ мэдээж нөгөө хүн болгоны ясны одоо шин чанар нь өөр байгаа шүү дээ. Зарим хүмүүс их нэлээд батгахтай хүмүүс юм бол батгахчлаа хүмүүстэй болохоор плазма тал руугаа чиглэсэн явахаа зүгээр аргагүй. За арьсаа чангаламаар байгаа хүндээ арьс чангалах V-line төрлөختөө чиглэсэн эмчилгээ хийх зүгээр аргагүй. Тэгэхээр хүнийхээ арьсыг маш сайн оншилж аваад тэрэн дээр нь тохирох эмчилгээнүүдээ сонгож курсээ өөрчлөлт хийн гэсэн үг шүү. За курс эмчилгээ явсан тохиолдолд тэмдэглэлээ маш сайн хөтлөх хэрэгтэй. Тэгээд эмчилгээгээ маш дараалтайгаар хоорондын эмчилгээнд бодож байгаа сайн хийх хэрэгтэй шүү. За ерөнхийдөө иймэрхүү дараалал юмнуудыг хийвэл зүгээр байдаг. За энэ талууд дээр бүр нарийн зөвлөгөө амар байх юм бол бас манайхаар холбогдож бас зөвлөгөө авч болно шүү. Тэгээд ерөнхийдөө иймэрхүү дараалал хийгээд хангалттай байдаг. За тэгээд манай Монгол дахь офис маань
Хаамл дүүргийн 3 дугаар хороо долларын гудамжийн Comfort Plaza-гийн 7 давхарт байрлаж байгаа. Утас 8809 3677 гэсэн дугаард манай менеж ажиллаж байгаа. Тэгээд асуух зүйл байх юм бол комент бичигсэл манайхтай холбогдсон асуугаарай. За дараагийн хичээл дээр болохоор бид Using Therapy-гийн body аппаратын талаар сургалтыг явуулах болно. За тэгээд өнөөдөр 2 дахь өдрийн хичээл байлаа. Дараагийн хичээлүүд дээр ишөө хийлэн аппаратуудын танилцуулга хичээлийн улам хөгжүүлэх болно. За дараагийн хичээл хүртэл түр баяртай.